Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Талбай хэмжих нэгжүүдийн хамаарал сэдэвт баттгал цахим хичээлээ хамтдаа хийцгээе. Хичээлийн зорилго талбайн хэмжээг олж товхрох нэгжээр илэрхийлэх. Бид өнөөдрийнхөө хичээлээр нийлмэл дүрсийн талбайн хэмжээг олох, талбай хэмжих нэгжүүдийн хамаарлыг мэдэх, өгөгдсөн хэмжээг товхрох нэгжээр илэрхийлэх зэрэгт суралцнаа. Хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Үл мэдэх хүүд дүрсийн талбайг олоход хамтдаа туслая. Нийлмэл дүрсийн талбайг хэрхэн ямар аргаар олдог вэ? Өмнөх мэдлэгээ хамтдаа сэргээн санацгаая. За, өгөгдсөн дүрсийн талбайг олохдоо бид гүйцэлд ашиглан бодно. За, дүрсээ гүйцээлээ тэгшинцэгт болгоод эсрэг талын урттай харгалзуулан мэдэгдэхгүй байгаа талын уртыг олъё. 8 см-ээс 3 см-ийг хасаад 5 см гарлаа. За, 6 см-ээс 3 см-ийг хасаад 3 см. Урт 8 см, өргөн 6 см байх тэгшинцэгтийн талбайг олъё. Өөрөөр хэлбэл гүйцээлд ашиглаад том тэгшинцэгт болгосон гэсэн үг. Ингээд энэ том тэгшинцэгтийн талбай 48 см квадрат гарч байна. Урт 5 см, өргөн 3 см байх тэгшинцэгтийн талбайг олъё. Зураг дээр ягаан хэсгээр бодогдсон байгааг анхаарч байгаа үзье. За, энэ тэгшинцэгтийн талбай 15 см квадрат гарч байна. Бид гүйцэх аргаар бодсон учраас 48 см квадратаас 15 см квадратыг хасаад 33 см квадрат гаргалаа. За, ингээд өгөгдсөн дүрсийн талбай маань 33 см квадрат гэдэг нь харагдаж байна. За, уг дүрсийн талбайг өөр ямар аргаар олж болох вэ? Бүгдээрээ хамтдаа бодцгоё. Хуваалт ашиглан бодож болох нэ. Хуваалтыг улаан өнгийн хэрчмээр харуулсан байна. Урт 6 см, өргөн 3 см байх тэгшинцэгтийн талбайг бүгдээрээ олцгоё. Ингээд энэ тэгшинцэгтийн талбай 18 см гарсан байна. За, одоо мэдэгдэхгүй байгаа талыг эсрэг талын урттай харгалзуулна. Олоход 8 см-ээс 3 см-ийг хасаад 5 см гарсан байна. Өөрөөр хэлбэл урт нь 5 см, өргөн 3 см байх тэгшинцэгт харагдаж байна. Энэ тэгшинцэгтийн талбайг бодоход 15 см квадрат гарсан байна. 18 см квадрат дээр 15 см квадратыг нэмээд 33 см квадрат гарч байна. Өөрөөр хэлбэл хуваалт ашиглаад хоёр тэгшинцэгт болгон ботсон ингээд тус бүрдээ гарсан талбайг нэмээд 33 см квадрат гарсан байна. Хүүхдүүдээ өөр хуваах боломж байгаа болов бүгдээрээ хамтдаа бодцгоё. За, хуваалтыг мөн улаан өнгийн хэрчмээр харуулсан байна. Урт 8 см, өргөн 3 см байх тэгшинцэгт харагдаж байна. За, энэ тэгшинцэгтийн талбай 24 см квадрат гарсан байна. За, мэдэгдэхгүй байгаа талыг шар өнгийн хэрчмээр харуулсан байна. Энэ талын уртыг олоход 6 см-ээс 3 см-ийг хасаад 3 см. Урт 3 см, өргөн 3 см байх тэгшинцэгтийн талбайг олъё. Өөрөөр хэлбэл урт өргөн нь тэнцвэр тэгшинцэгтийг бид квадрат гэж нэрлэдэг билээ. Ингэхээр энэ квадратын талбай 9 см квадрат гарсан байна. Одоо бид тусдаа олсон хоёр тэгшинцэгтийн талбайгаа нэмээд 24 см квадрат дээр 9 см квадратыг нэмээд 33 см квадрат гаргалаа.
Хүүхдүүдээ өөрөөр хуваах боломж байгаа болов хамтдаа бүгдээрээ будцгаая. Улаан өнгөөр тэмдэглэсэн талуудын уртыг ажиглаарай. Ижилхэн 3 см байгааг ажиглаж байгаа бизээ. Энэ тохиолдолд өөрөөр хялбар хуваах ямар боломж байгааг харцгаая. Хуваалтыг хар өнгийн хэрчмээр харуулсан байна. Дүрсээ хуваагаад 6 см 3 см талтай хэсгийг эргүүлэн тавихад уг дүрс маань ийм хэлбэртэй тэгшинцэх тусна нь харагдаж байна. 6 см-дээр 5 см-ийг нэмээд 11 см. 3 см-дээр 8 см-ийг нэмээд 11 см. Өөрөөр хэлбэл урт 11 см, өргөн 3 см байх тэгшинцэгтийн талбайг олно гэсэн үг. Уг тэгшинцэгтийн талбай 33 см² гарч байна. Хүүхдүүдээ нийлмэл дүрсийн талбайг олох өмнөх мэдлэгээ сэргээн санаж чадсан гэдэгт итгэж байна. Хүүхдүүдээ талбай хэмжих эдгээр нэгжүүдийн аль нь 33 м²-тай тэнцвэ вэ? Яаж мэдэх вэ? Бүгдээрээ үл мэдэх хүүд тусалцгаая. Үл мэдэх хүү энэ даалгаврыг хийхийн тулд юу юуг мэдэж байх ёстой бэ? Талбай хэмжих нэгжүүдийн хамаарлыг маш сайн мэдэж байх ёстой. Талбайг хэмжих хэмжигдэхүүний нэгжийг шилжүүлж асуудал шийдвэрлэхдээ 10 100 1000-аар өржүүлэх 10 100 1000-д хуваах мэдлэгээ хэрэглэн гэдгийг ойлгосон байх ёстой. Өөрөөр хэлбэл тоог 10 100 1000-аар өржүүлэх 10 100 1000-д хуваахыг маш сайн эзэмшсэн байх ёстой. Санамж болгон талбай хэмжих нэгжүүдийн хамаарлын хүснэгтийг харуулсан байна. Мөн их нэгжийг бага нэгжид шилжүүлэхдээ өржүүлэх үйлдэлхийн бодно. Харин бага нэгжийг их нэгжид шилжүүлэхдээ хуваах үйлдэлхийн боддог гэдгийг бид мэдэх билээ. 33 м²-д хэдэн дециметр²-тай тэнцвэ вэ? Хамаарлын хүснэгтэн дээрээс ажиглая. 1 м²-д 100 дециметр² багтдаг. Тэгэхээр бид их нэгжийг бага нэгжид шилжүүлж байгаа учраас өржүүлэх үйлдэлхийг бодно. 33 м²-д хэдэн р-тай тэнцэх вэ? Метр²-д r гэсэн хамаарлыг харцгаая. 1 r-д 100 м²-д багтдаг юм байна. Тэгэхээр бид бага нэгжийг их нэгжид шилжүүлж байгаа учраас хуваах үйлдэлхийг бодно. 33-ыг 100-д хуваагаад тэгбүхэл 100-ны 33 r гарсан байна. Үл мэдэх хүү санамжаа ашиглан өгөгдсөн даалгавраа энхүү гүйцэтгэжээ. Хүүхдүүдээ та нарын буцантаа таарч байгаа биз дээ. Хүүхдүүдээ талбай хэмжих нэгжүүдийн хамаарлыг ашиглаад бүгдээрээ баттгал дасгал ажиллаж үзцгээе. 13 м²-д хэдэн см²-тай тэнцэх вэ? 1 м²-д хэдэн см²-тай тэнцдэг юм бол хамаарлын хүснэгтээс харахад 10,000 см²-тай тэнцдэг нь харагдаж байна. Их нэгжийг бага нэгжид шилжүүлж байгаа учраас 13-ыг 10,000-аар өржүүлээд 130,000 см²-д гаргажээ. 143 дециметр²-д хэдэн см²-тай тэнцдэг вэ? 1 дециметр²-д 100 см²-д багтдаг нь харагдаж байна. Мөн их нэгжийг бага нэгжид шилжүүлж байгаа учраас өржүүлэх үйлдэлхийг бодсон байна. 360 м²-д хэдэн га-тай тэнцэх вэ? 1 га-д хэдэн м²-д багтдгийг хамаарлын хүснэгтэн дээрээс харцгаая. За 1 га-д 10,000 м²-д багтдаг нь харагдаж байна. Ингээд бид бага нэгжийг их нэгжид шилжүүлж байгаа учраас хуваах үйлдэлхийг бодсон байна. 360-ыг 10,000-д хуваагаад тэг бүхэл 10,000-ны 360 га буюу тэг бүхэл 1000-ны 36 га гарсан байна. 60 м²-д хэдэн р-тай тэнцэх вэ?
нэг арт 100 м2 багтдаг нь харагдаж байна. Мөн бага нэгжийг их нэгжиж шилжүүлж байгаа учраас хуваах үйлдэлхийн ботсон байна. 60-ыг 100 хуваагаад тэг бүхэл 100-ны 60R буюу тэг бүхэл 10-6R гаргасан байна. Хүүхдүүдээ нэг нэгжийг нөгөө нэгжээр илэрхийлэхэд бидний 10 100 мянгаар үржүүлэх 10 100 мянга гэх мэтэд хуваах мэдлэг маань маш их хэрэг болж байгааг та бүхэн ойлгож байгаа хаа. 3 см² хэдэн мм²-тай тэнцэх вэ? Сантиметр²-д хэдэн мм² багтдаг юм бол 1 см²-д 100 мм² багтдаг нь харагдаж байна. Бид их нэгжийг бага нэгжиж шилжүүлж байгаа учраас үржүүлэх үйлдэлхийнд бодно. 2 дм² хэдэн мм²-тай тэнцэх вэ? Дм²-д мм² хэд багтдгийг харцгаая. 1 дм²-д 10,000 мм² багтдаг нь харагдаж байна. Мөн их нэгжийг бага нэгжиж шилжүүлж байгаа учраас 2-ыг 10,000-аар үржүүлээд 20,000 мм² гарсан байна. 360R хэдэн гаатад тэнцэх вэ? Нэг гаад 100R багтдаг нь харагдаж байна. Бид бага нэгжийг их нэгжиж шилжүүлж байгаа учраас хуваах үйлдэлхийнд бодно. 360-ыг 100-д хуваагаад 3/100-ны 60Г буюу 3/10-6Г гарсан байна. 600 см² хэдэн дм²-тай тэнцэх вэ? 1 дм²-д 100 см² багтдаг нь харагдаж байна. Ингээд бид бага нэгжийг их нэгжиж шилжүүлж байгаа учраас хуваах үйлдэлхийнд бодно. Хүүхдүүдээ бид эдгээр баттгал дасгалтыг ажиллахад тоог 10 100 мянгаар үржүүлэх 10 100 мянгад хуваах мэдлэг маань хэрэг болж байгааг анзаарсан биз ээ. Мөн 10-ын бутархайг 10 100 мянгаар үржүүлэх 10 100 мянгад хуваах үйлдэл нэг ч гэсэн хийж сурсан байх ёстой гэдг нь харагдаж байна. Хүүхдүүдээ эдгээрийн аль нь 1Г хэмжээтэй бэ? Яаж мэдэх вэ? Бүгдээрээ хамтдаа бодцгоё. За 1-р нийлбэл дүрсийн талбайг болоход 100R гарч байна. Тэгэхээр 100R гэдэг нь 1Г хэмжээстэй тэнцэх билээ. Өгөгдсөн дүрсийн талбай нийт хэмжээ 10,000 м²-д гарч байна. Тэгэхээр 1Г 10,000 м²-тай тэнцдэг гэдгийг бид мэдэх билээ. 1 гектар Г-г өөрөөр хэлбэл гектар гэж бас нэрлэдгийг бид мэднэ. За нөгөө бусад хэмжээсүүдээ бодож үзээрэй хүүхдүүдээ. 1 гектар буюу Г нь 100 м талтай квадрат. Уг квадратын талбай нь 10,000 м² буюу 100R-тай тэнцдэг. 1Г гэдэг нь заавал квадрат тэгшинцэгт хэлбэртэй байх албагүй бөгөөд 10,000 м² буюу 100R-тай тэнцэх хэмжээтэй талбайг 1Г гэж нэрлэнэ гэдгийг бид мэдэх билээ. Хүүхдүүдээ үл мэдэх хүү өнөөдөр юу мэдж авсан бэ? Бүгдээрээ хамтдаа дүгнэлцгээе. Янз бүрийн нийлмэл дүрсүүдийг сонгон талбайг болохдоо тэгшинцэгтүүдэд хуваах аргыг хэрэглэх мөн гүйцэх аргыг хэрэглэн талбайг олж болно гэдгийг мэдсэн байна. Талбайг хэмжих нэгжүүдийн хамаарлыг маш сайн мэдэж байх ёстойг ойлгосон. Хэмжигдэхүүний нэгжийг шилжүүлж асуудал шийдвэрлэхдээ 10 100 мянгаар үржүүлэх 10 100 мянгад хуваах мэдлэгээ хэрэглэн гэдгийг ойлгосон. Мөн хэмжигдэхүүний нэгжийг шилжүүлэхдээ их нэгжийг бага нэгжид шилжүүлэхдээ үржүүлэх, бага нэгжийг их нэгжинд шилжүүлэхдээ хуваах үйлдэл хэрэглэнэ гэдгийг маш сайн ойлгосон байна. Хүүхдүүдээ цахим хичээлээ дахин үзэж хичээлээ сайн ойлгоорой. Ангийнхаа багшийн өгсөн даалгаврыг хийхдээ санамжаа ашиглаарай. Та бүхэнд амжилт хүсье. Хүүхдүүдээ
Гэрийн даалгаварт хөдлөхөд хэцүү тавилга догол зэргийг тооцоолно. Өрөөний шалыг хулдааслах хивс дэвсэх талбайг тооцоолоорой. Мөн өгөгдсөн талбайн хэмжээг сантиметр квадрат, дециметр квадрат, га гэсэн нэгжүүдээр илэрхийлээрэй.